Монгол Улсын их хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, хүнс хөдөө аж ахуйн яам хамтран Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн халах гол чөлөөт бүсийн талаарх уулзалт ярилцлагыг өнөөдөр төрийн ордон зохион байгууллаа. Байнгын хорооны дарга Батуулд тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын зүүн бүсийн тулгуур төв болсон Дорнод аймгийн газар ашиглалтын өнөөгийн байдал, тэр дундаа хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хэрхэн ашиглаж хамгаалж байгаа талаар болон засгийн газраас өргөн мэдүүлж Улсын их хурл 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан хөдөө аж ахуйн халах гол чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоолын талаар нээлттэй үнэн зөв бодит мэдээллийг нийтэд хүргэх зорилгоор энэхүү уулзалт ярилцлагыг зохион байгуулж байгаа талаараа онцолсон юм а. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих үндсэн чиглэлийн хүрээнд Дорнод аймгийн болон халах гол сумын удирдах холбогдох халуун тушаалтнуудаас уг асуудлаар үнэн зөв бодит мэдээллийг авч чаажид хуулийн биелэлтийг хэрхэн хангах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахын тулд энэхүү уулзалт ярилцлага зохион байгуулж байгаамаа. Түүнчлэн хөдөө аж ахуйн халах гол чөлөөт бүс байгуулах асуудлаар бүгд нэг мөр ойлголттой болохын тулд холбогдох төрийн болон төрийн бүс байгууллага болон иргэд олон нийт хэвлэл мэдээллийн төлөөллийг энэхүү уулзалт ярилцлагад урьж оролцож байгааг таахан мэдж байгаа. Хөдөө аж ахуйн халах гол чөлөөт бүс байгуулах тухай Улсын их хурлын 75 дугаар тогтоолоор хөдөө аж ахуйн халах гол чөлөөт бүсэд дагаж мөрдөх технологийн болон амьтан ургамлын хориод цэрийн журам баталж хэрэгжилтийг зохион байгуулах, хөдөө аж ахуйн доктортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэд технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүл шаардлагатай дэд үсгийг байгуулах арга хэмжээг 2015 оноос эхлэн авч ирж үлгэх Улсын их хурлаас Монгол Улсын засгийн газарт даалгасан билээ. Тогтоол батлагдсанаар Дорнод аймгийн халах гол сумын Баян хөшөө боомтой ойролцоох 500 мянган газар нутгийг малын өвчнгүй, доктортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшил технологи буюу хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чөлөөт бүс болоход тусгасан юм а. Тус чөлөөт бүсэд газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлсэн хэлбэрээр эрхэлж бүтээгдэхүүнийг экспортлох, хөдөө аж ахуйн гаралтай төв хэдийг боловсруулах, бусад үйлчлэгээний кластерыг хөгжүүлэх боломж үүснэ гэж Улсын их хурл тооцоолсон болно. Хөдөө аж ахуйн халах гол чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх талаар судалгаа нөлөөлөл эрсдэл үнэлгээг дахин сайтар хийх, төслийн загварыг шинжлэх, бодлогын шийдвэрийг эргэж харах, залруулах шаардлагатай гэсэн шүүмжилж улс төрч болон улс төрийн зарим нэгэн намуудаас гарч байгаа болно. Ийм л асуудлыг тал бүрээс нь ноцтой хэлэлцэж, мэдээллийг нээлттэй, ил тод, хариуцлагатай, иргэдэд хүртээмжтэй хүргэхийн тулд энэхүү нээлттэй уулзалт ярилцлагыг зохион байгуулж байгаамаа. Уулзалт ярилцлагын хүрээнд Дорнод аймгийн засаг дарга Бадам Сүрэн, Дорнод аймгийн Тариалангийн газар ашиглалтын өнөөгийн байдал сэдвээр халах гол сумын засаг дарга Мөнх Тайван, Дорнод аймгийн халах гол сумын Тариалангийн газар ашиглалтын өнөөгийн байдал сэдвээр газрын харилцаа геодез зураг зүүн газрын дэд дарга Даваабаатар, Дорнод аймгийн болон халах гол сумын Тариалангийн газар ашиглалтын өнөөгийн байдал, хүнс хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ариун бол халах гол чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр тус илтгэл танилцуулсан юм а.